Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй давтай морил. Энэ удаагийн бичлэг бол Солонгост яг одоо юу дуйлан шууган болж байна гэхлээр Жисүүгийн ахын гэмт хэрэг үйлцэн хэргийн талаар. Тэгэхээр Blackpink-ийн Жисүүг угаасаа мэдхгүй хүн байхгүй шүү дээ. Харин түүний гэр бүлийн талаар ч гэсэн мэдхгүй хүн бараг байхгүй бах. Жисүү ахтайгаа эгчтэйгээ мөн ээж автайгаа ингээд тавуулан амьдардаг байгаа. Ах нь бол өөрөөс нь 6 ах, эгч нь бол өөрөөс нь 5 эгч. Ийм одоо али бага охин байгаа Жисүү. Тэгсэн чинь Жисүүгийн ах нь маш том гэмт хэрэгт орооцолцсон. Тэр нь юу вэ гэхээр бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл. Гэтэ энэ нь нэг хүн дээр явагдсан биш. Бэлгийн хүчирхийлэл нь өөр тусдаа эмэгтэй дээр, гэр бүлийн хүчирхийлэл нь эхнэр дээрээ. Амар гоц бүр аимшигтай. За тэгэхээр хэрэг яаж болсон бэ гэхээр нэг өдөр цагдаад нэгэн эрэгтэй дуудлага өгсөн байгаа. Юу болсон бэ гэсэн чинь манай артист гэх юм уу одоо манай захирал гэл явчих та. Манай захирал яг одоо бэлгийн хүчирхийлэлд өртөөд байна. Та бүхэн туслаарай, авраарай гэд хаягийг өгсөн байгаа. Тэгээд өөрийгөө болохоор менежер нь байна гэж танилцуулсан байгаа. За энэ нь хэн байсан бэ гэхээр BJ гэдэг стример эмэгтэй байгаа. Энэ стример эмэгтэй яаж явж байгаад энэхүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн бэ? Хэн энэ эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бэ гэсэн чинь Жисүүгийн төрсөн ах нь байсан. За тэгэхээр нэрийн дутхгүй зүгээр Жисүүгийн төрсөн ах, Жисүүгийн бэрэгч гэд ингэ явчээ. Тэр нь хамаагүй амар ах. За тэгээд яаж явж байгаад ийм юм болчихоо гэсэн чинь тэрхүү стример эмэгтэй 3 сая воноор шигса дейткон гэдэг зүйлийг зарсан байгаа. За шигса дейткон гэж үгсэн бэ гэхээр шигса гэдэг нь хоол идэх, хооллох гэсэн үг. Дейт гэдэг нь болцох. За кон гэдэг нь ирэх гэсэн үг аа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хамт хоолнд орж болцох, ирэх гэсэн үг ахна. Хамт хоолнд ороод болцох, ирэх гэхээр болцооноос ондоо тусдаа, хооллох гэдэг нас ондоо тусдаа болчиход байгааз. Гэхдээ стример эмэгтэй болохоор зүгээр хамт хооллох ирэх гэж ойлгосон байгаа байхгүй юу. Тэгээ тэр хоёр яг ийм байдлаар онлайнаар харьцаад тэгээ тэр стример эмэгтэй 3 сая воноор за чи яах вэ надтай хоолнд ороод тэг ингээд хамт гоё байж болно. Нэг өдрийг өнгөрүүлж болно гэд ингээд болцсон байгаа байхгүй юу. За тэгээд уулзсан Жисүүгийн ах байсан. Гэтэ стример эмэгтэй өөрийгөө би Жисүүгийн ах гэж үнээр мдээгүй хамгийн сүүлд нь л мэдсэн гэж байгаа. Гэтэ үнэндээ бол хинч харсан Жисүүгийн ах л байгаа штэ. Тэр хоёр хажуугаар нь бүр усны дусал шиг адилхан заяа. Яагаад вэ гэхээр Жисүүгийн гэр бүлийнхэн царайлгаараа алдартай. Одоо манай Монголд нэг юм байдаг штэ. Энэ бүр яг Монгол охины төрх вэ штэ. Энэ бүр яг Монгол эмэгтэй төрх байна. Энэ бүр яг Монгол эр хүн шиг юм аа. Ямар гоё царайтай юм бэ? Ямар гоё дүр төрхтэй юм бэ? Ямар гоё биетэй юм бэ гэлтэгдэг штэ. Яг тэрнтэй адилхан Жисүүгийн гэр бүлийн одоо энэ Жисүү тэгээд энэ ах нь гадаад дүр төрх нь бол ерөнхийдөө яг солонгос хүмүүсийн хүсдэг солонгос жинхэнэ царай байхгүй. Тийм учраас царайлгаараа энэ гэр бүлийнхэн алдартай. Тэгэхээр бараг Жисүү тэр хоёр амар адилхан бараг ихэр гэж хэлж болохоор заяа. Тэгээд 10 жилдээ за мөн их сургуультай болж Жисүүгийн ах нь бүр айгүй алдартай, нэр хүндтэй, царайлгаараа алдартай ийм эрэгтэй байсан байгаа байхгүй. Тэгээд тийм эрэгтэй тэгээд бүлтэн стример штэ. Тэгээд Жисүүг мэдэхгүй байвал гэжтэй тиймдтэй. Тэгээд Жисүүгийн гэр бүлийг мэдэхгүй байвал гэж. Тэгээд мэдэгүү гэж байгаа. Энэ л айгүй худлаа гэсэн. Тэгсэн чинь Жисүүгийн ах нь стример эмэгтэйд хэлсэн байгаа. Ингээд санал тавьсан байгаа байхгүй юу. Манай гэрлөө хоёлаа хамт явж болж байгаа үргэлжлүүлэх үү гэдгсэн чинь нөгөө стример эмэгтэй зөвшөөрсөн байгаа. Зөвшөөрөөд хамт явсан байгаа байхгүй юу. Тэгээд зөвшөөрөхтэй болохоор за ингээд тооч буюу бие биендээ хүрэхгүй ямар нэгэн бэлгийн харилцаанд бол орохгүй. Тэгээд ер нь бол ингээд хоёлаа зүгээр л хамт сууж агаад хамт юм хумуугаад юм мэдээд ингээд байж агаад юм ярьж агаад би явнаа гэж хэлсэн байгаа юм заяа. Ер нь бол өөрөө мэдүүлэг өгөхөд тэгсэн заяа. Тэгээд Жисүүгийн ахын ч гэсэн окей тэгэлгүй яах вэ мэдээж яриг гэл ингээл урайлгын явсан байгаа штий. Гэрт нь очиод юу болсон бэ гэсэн чинь Жисүүгийн ах нь дэж ирэх согцсон. Тэгээд тэр стример эмэгтэй ч гэсэн ер нь нэлийн жоохон сохтуу байсан. Тэгээд байдал ингээд нөхцөл байдал жоохон арай өөр юм ситуацид очсон гэж байгаа байхгүй юу. Бит нь хамаагүй хурч мөрөөд тэгээд тэр эмэгтэй ингээд Жисүүгийн ахыг аргалж агаад гэх юм уу өөрөө 0 руу ороод менежер лугаа залгасан гэж байгаа байхгүй юу. Янаад ингээ хамаагүй хүрээд надад үнэхээр амар тухгүй байна. Яхаа мэдгүй байгаа учраас ингээ миний өмнөөс шингүү хийгээд өгөө, миний өмнөөс цагдаад мэддэгдээд өгөө гэж хэлээ гарсан байгаа. Тэгээд цагдаа нар энэ одоо дуудлагын дагуу Жисүүгийн ахын гэрт очсон байгаа. Тэгээд очиод бүр ингээ заривчилж байгаа.
ийм бичлэг нь цацагдсан. Тэр эмэгтэй бол гомдолтой гэж хэлсэн байгаа. Тэгээд хамгийн гол нь Жисүүгийн ахын мэдүүлэг нь ямар мэдүүлэг байсан бэ гэсэн чинь хүрхийн хувьд бол хүрсэн ингээд бид нь ингээд тэр гэтээ ингээд зүгээр юм хүрх биш заяа. Зүгээр би биндээ ингээд шүргэлцсэн гэж байгаа байхгүй юу? Би биндээ ингээд шүргэлцэж ингээд хүрсэн. Гэтээ энэ ерөөсө бэлгийн хүчирхийлэл бол огт байгаагүй. Юу ч тийм болоогүй. Ингээд худлаа мэдүүлэг өгөөд байна гэж хэлсэн байгаа юм. Мэдээгээр ингээд баахан гарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь Солонгосын арт түмэн болохоор юу гэж ярьж байна гэхлээрээ ер нь гэтээ энэ зөвхөн манай Монголд байдаг юм шиг байна заяа. Шууд тэр стример эмэгтэйг буруутгах чагаа. Чи яах гэж өөрөө эрэгтэй хүнд явсан юм? Чи яах гэж бүлдэн 3 саяар өөрийгөө зарсан юм? Угаасаа ингээд ямар нэг юм болно гэдгийг чи мэдчихлээсэн мэдтэй. Тийм байж чи арх уучсан юм хүний үгэнд итгээ тиймээ тийм би чамд хүрэхгүй гэд хэлэхээр нь итгээд ингээд дагаад явдаг юм уу? Чи өөрөө анханасаа ингээд дуртаал байсан юм биш үү? Ухаан юм ярьж байгаа байхгүй юу? Тэгээд чи үүндээ мөнгө салгах гэж ингээд байна гэж хүмүүс амар буруутгах чагаа. Тэгээ байжсэн чинь нэг юм захиа гарч ирсэн заяа. Тэр захиа юуны захиа вэ гэхлээрээ Жисүүгийн ахих нь эхнэр буюу Жисүүгийн бэр эгчийнх нь танил хүн. Захиа өөрийнхөө SNS-т оруулсан байгаа байхгүй юу? Энэ нь юу вэ гэхлээрээ маш олон жилийн турш Жисүүгийн ах нь эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж исэн. Тэр бүхэл жирэмсэн байхад нь ингээ багалзууртаад өвдөг сүгдүүлж исэн. Маш олон удаа ингээд ам авраач гэж хэлж исэн. Гэхдээ ерөөсөө ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй. Учир нь айгүй сүрдүүлж исэн юм байна лээ. Жисүүгийн одоо ахих нь эхнэр өөрийнхөө бас нэлээд хідэн амар зургуудаа бол нийтлсэн сошиал орчинд нийтлээд ингээд намайг ингэж зодж исэн гэдгийг ингээд хэлсэн байгаа. Тэгээд тухайн үедээ би ингээд цагдаагийн байгууллагад хандаад ингээд асуудлаа шийдвэрлүүлмээр байсан ч гэсэндээ би яг үндэ Жисүүг боддог байсан. Жисүүгийн гэр бүлийг боддог байсан. Тэгсэн ч гэсэндээ энэ байдал ерөөсөө дээрдэггүй бүр эсэргээрээ мөнгөөр бүх асуудлаа шийдэн шүү. Хэрвээ чи ямар нэг байдлаар цагдаад хэлэх юм бол би чамд байхгүй гэмт хэргийг тохоод чамайг би гэмт хэрэгтэн болгож чадна шүү гэж ингэж сүрдүүлдэг байсан байгаа байхгүй юу? Тийм багааз. Тэгээд хөрхийн амтан ингээд Жисүүгийн нэр нүрийг бодоод ч гэдэм үү эцэг эхийн бодоод ингээд ерөөсөө ямар ч одоо үйл хөдлөл ямар ч арга хэмжээ аваагүй. Бэрийнхэн зүгээс бол ерөнхийдөө гэр бүлийнх нь мэддэг байсан. Гэтэ ингээд аав ээж нь бол ингээд юу ч хийгээгүй гэсэн нэг иймэрхүү яриануд гараад байгаа. Гэтэ ингээд арай үгүй л үү те ингээд хүүхдний ийм муухай үйлдэл гаргаж байгааг мэдсэн бол эцэг их зүгээр өнгөрөхгүй л үү те. Солонгос эцэгчүүд эсвэл ондоо идэм болов. За тэгээд ямартай ч ингээд энэ хэрэг бүр ил гараад тэг бүр цагдаагийн төвшөнд очоод ингээд хэрэг нь одоогоор гэтээ шалгагдаад явж байгаа. Бэр их чинь өөрийнхөө бүх зүйлүүдийг гаргаж ил тавьж байгаа. Гэтээ хамгийн гол нь Instagram хаягаа бол бүгдийг хаасан байсан. Зөвхөн хүүхдийнхаа Instagram хаягийг үлдээсэн байсан. Тэгээд өөрийнхөө болон Жисүүгийн ах нь бол Instagram хаягаа хаасан байна лээ. Энэ хэрэгээс болоод Жисүүгийн нэр нүүр, нэр хүнд тэг бүх юм ингээл шууд газар хөдлөж байгаа юм шиг болж байгаа байхгүй юу. Тэгээд энтэй холбоотой айгүй олон худал мэдээлэлүүд бас явж байгаа. Тэгээд энэ дундаас яг үнэнгийн олж түүх бас нэлээд жоохон яригтай байсан. Тэгээд олж илрүүлсэн агентлахаараа дамжуулаад мэдээлэл хийсэн. Тэр нь ямар мэдээлэл байсан бэ гэхлээрээ өөрийнх нь агентлаг буюу Blissoo гэдэг ийм одоо агент байгаа. Энэ агент нь яг Jisoo гэдэгтээ ер нь л төстэй байгааз тэгээд Blissoo болгосон юм байна лээ. Тэгээд энэ агентлахаараа дамжуулаад би яг үнэндээ энэ хэргийн талаар бол үнэхээр мэдэхгүй байна. Би багасаа трейнер буюу бэлтгэгдэгч болоод ингэж явчихсан. Тийм учраас би гэр бүлийнхэнтэйгээ яг амьдарч явах хугацаанд л дотн байсан. Трейнер болоод бэлтгэгдэгч болоод явсан үеэс ахвалаад гэр бүлийнхэнтэйгээ ийм амар дотн байгаагүй. Тэгээ би ингээ өөрийнхөө карьерийг хөөд явсан учраас гэр бүлийнхэнтэйгээ тийм их цагийг өнгөрөөхөө болсон. Тийм учраас ингээд ахыхаа, эхчийнхаа, ээж аавхаа ингээд гэр бүлийнхаа ийм одоо хувийн асуудалд нь оролцох ямар ч боломж байгаагүй гэдгийг хэлсэн байгаа. Хэрэг би мэдсэн бол зүгээр байхгүй байх байсан. Одоогоор л энэ хэрэгт үнэхээр харамсаж байгаа. Тэгээд бэр ихчтэй аль болох сэтгэл санааны дэмжлэгийг үзүүлж байгаа. Тэгээд энэ хэрэгт үнэхээр их хүлцэл өчж байна гэж хэлсэн байгаа. Тэгээ мөн өөрийнх нь Blissoo гэдэг агентлагтай ах нь ямар ч холбоогүй гэдгийг зарласан байгаа. Гэтэл заяа яг энэ зарлал гараад Jisoo-гийн Instagram-ыг орж харах юм бол бүгд Jisoo-г дэмжижсэн. Jisoo-д ямар буруу байгаа юм бэ? Ах нь ийм амар гэмт хэрэг хийлээ гэд Jisoo-д яг яагаад ингэж хүмүүс дургуун хүрээд байгаа юм бэ? Гэд чамайг дэмжиж гин Jisoo онны хайтин гэдэг ч юм уу нэг иймэрхүү сэтгэлүүд айгүй их байсан болвол яг нэг юм гарч эхлээд Jisoo-г шууд блоклоод
cancel culture гэдэг шиг Жисүг ер нь бол ингээ cancellдэж эхэлж байгаа. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь Уйган намчин буюу миний нэг оруулж исэн бичлэг байгаа шүү дээ. Тэр бичлэг бол Жисүгийн тоглосон кино байгаа даа. Драма. Гэтэл тэр драм дээр Плисо агентлагаас нь одоо ингээд хүмүүсийн нэрсүүдийг ингээ гаргаж ирсэн чинь ахынх нь нэр гараад ирсэн. Тэгээ ахынх нь нэр нь хаана гараад ирсэн бэ гэсэн чинь Плисо агентлагт одоо гүйцэтгэх албан тушаалд ажилладаг айгу том хүн болж таарсан. Гэтэл Жисүү өөрөө мэдээлэл хийхдээ манай агентлагтай манай ах ямар ч холбоогүй гэж мэдээлэл өгчөөд яг тэрийг ингээ шалгаад үзсэн чинь ахынх нь нэр гараад ирсэн чинь Жисүүг маш том худлаа ирсэн байна. Энэ бүгдээс өөрийгөө цэвэрхэн авч гарах гад ингээ зүтгэж гин гэж ингэж харсан байгаа. Энэ яагаад ийм чухал юм бэ гэхлээрээ яагаад энэ агентлагт нь аханд байгаа нь тийм чухал байгаа даа гэсэн чинь Жисүү одоо энэ бүх муу мухай зүйлсүүдийг Жисүүгийн мөнгөөр бүгднийг аргалдаг байсан. Жисүү мөнгө өгч ингээд ихчийнхээ амийг дартаг байсан. Бүгднийг зохицуулдаг байсан гэдэг ийм яриа гараад байгаа байхгүй юу. Тийм учраас Жисүү чи ахтай арай л хитрхи их мөнгө өгчөжтэй ийм хүчирхийллийг давах хэмжээний мөнгө өгсөн гэхээр чи арай л их баяжчихсан байна гэдэг ч юм уу ийм амар комментууд бол Жисүүгийн инстаграмаар дүүрэн болж эхэлсэн. Тэгээд тэрийг бол мэдээж яг агентлагуудаас нь хааж л байгаа юм шиг үлээ. Тэгээд бас нэг худал мэдээлэл гэх юм бол Парис руу явах нь хойшлогдлоо, Парис руу явахаа ингээ боллоо гэдэг ч юм уу тиймэрхүү худал мэдээлэл бол гарчсан. Гэтэ Жисүү бол Парис руу явсан. Гэтэ Парис руу явахдаа масктай айгүй энгийн хувцастай явж исэн. Цуцлагдсан зүйл нь гэх юм бол Жисүү бол яг тэр энэ хэрэг гарахаас өмнөх өдөр нь сэтгүүлч нартай бол уулзалтах ёстой байсан. Гэтэ яг ямар сэдвээр ярих нь бол нэг тодорхойгүй байсан. Тэгсэн чинь тэрийг ол цуцлсан байгаа. Гэтэ тэрийг Жисүү яг өөрөө цуцлсан уу эсвэл агентлаг нь цуцлах ёстой гэж шийдэд цуцлсан уу мэдэхгүй байна. Магадгүй тэр яг тэр хിവэрээ ингээд үргэлжилсэн бол Жисүүгээс бүр сэтгүүлч нар айгүй их хэцүү асуулт асуух байсан баг л та. Угаасаа асуун л та. Тийм болохоор энийг ингээд цуцлсан айгүй зүв байсан юм шиг санагцсан. Тэгээд ерөнхийдөө болвол Жисүү маш төвийг сахиад ингээд чимээгүй байгаа. Тэгээд агентлагаараа дамжуулж мэдгдлээ хийчээд ер нь бол ийм байгаа. Тэгээд хэрэг нь бол сайнаар шийдэгдээсэй гэж бодож ин хүчирхийлэгч бол хизээч зүгээр өнгөрөх ёсгүй. Заавал ингээд шийтгэлээ амсах хэрэгтэй. Тэгээд та бүхэн Жисүүгийн талаар бас өөр мэдээлэл байна надтай хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ түр баяртай.